За одоо дуун сонсож байгаа. За сайн байцгаана уу. Ингээд шинэ 7 хоногийн мэндийг хүргэе. Юуны өмнө ингээд өөрийгөө танилцуулъя. Намайг Амруул гэдэг. Цагдаагийн байгууллагын 4 жилийн хугацаанд ажилласан. Мөдөн байцаах алба болон эрүүгийн албанд ажиллаж исэн. Тэгээ одоо яг одоо болохоор Австрали улсын Сидней хотод мэргэжлийн дагуу суралцж байгаа. Тэгээд өнгөрсөн 7 хоногт бас энэ хар тамхитай холбоотой бичлэг бас энэ интернет тавигдсан байна. Одоо энэ YouTube хийдэг нөгөө залуучууд хоорондоо хэрэлдэж маргалцсан байдлаар одоо хар тамхины талаар мэдээлэл тавьчихсан байна. Одоо энэ асуудал дээр залуучууд бид одоо цэг тавих хүн бол одоо өөр одоо цэг тавих хүн байхгүй. Бид хамтдаа тэмцэж энэ зүйлийг зогсоох хэрэгтэй. Одоо энэ залуучуудын талаар зарим нэг бичлэгүүдийг та нарт үзүүлье. Тэгээ ингээд шүдэндээ аппарат тавьсан учраас жоохон ингээд ярихад жоохон хэцүү байж магадгүй. Ойлгоорой маань. Тэгэхээр энэ залуучууд одоо яг юу сурчилдаг вэ гэдэг талаар би нэг видео бэлдсэн байгаа. Тэр видеог одоо үзүүлье. Хинч чам шиг юм шаа илийчээд ингээд хуцаж амныхаа зоргоос хуцаж солиорж болно зөө. Окей. Чи ганцаараа юм шаад идэх ч биш зөө. Энэ болохоор ингээд нэг хоорондоо чи ганцаараа юм шаагаад идэх нь болохоор ганцаараа ингээд тамхи татаад хар тамхи татдаг нь биш ээ гэж ерөнхийдөө ингээд хэрүүл маягийн юм үүсгэж байгаа хоорондоо энэ нөхдөд. Одоо нэгийг давж авах гэж нэг юм шүү дээ. Тэр коучен гэдэг пистач надад $100 өвсний өртөө пистач хөөе. Тэрийгэж төлж чадаагүй пистаны лалрын пүүж иршаа надтай. Би угаасаа авах шиг. Энэ юуч байхгүй юм байна те. Юу вэ? Хааны биш те юм чинь. Таби бүр яг олон юм мэдээж юм авч байгаа юм байна. Юу ч авах гэж байгаа. Ийм авч идэх шиг юм чинь. Ийм авч голын ирэг дээрээс им авч ийн гэж ярьж байна те. Тэгээ энэ бол ингээд таг илий байгаа байхгүй бүр юу ярьж байгаагаа мэдэхгүй. Яг ингээд дахиад сайн сонсвол голын ирэг дээрээс им авч байгаа байхгүй гэж яриад байгаа байхгүй. Би шэсмэн марок пистам чимданы дугуйг хийж солонгос руу аваач зардаг үстэй нохоо минь. Хаалцсан пистам манай солонгосын иммигранттай баригдахгүй юм шиг амьдрахыгаа хичээ шэсмэн заа. Арай өөр юм шамаар ойлдээ надлуу бичээрэй. Монголын нэрийг Одоо энэ нөхөр болохоор өөр юм Морок гэдэг чи одоо нэг ёсондоо бас хар тамхины төрлийн бодисхгүй. Тэгээд өөр юм шамаар байл над руу DM бичээрэй гэдэг. Одоо энэ нөхөр бол за өөр хэрэгтэй хар тамхи байл над руу ингээд чат чирээ гэдэг одоо ингээд видеон дээр гарч байгаа байхгүй. Тэгээ энэ таг илээ араас Өөр амар шатасаа зүгээр боцсон чи яа зүгээр. Бисээ зүгээр бишнээ шатсан. Би тэр үедээ балбаагүй гэж яа тэгвэл тэр нөгөө найзууд намайг над бахан лалрын цагаан сурвалж авахгүй. Тэгээ би бүр амар хаа миний зүрх ингээд дээсээ заяа. Тэгээ дээрээс нь өвс орсон чи бүр ингээд дээсээ шагаад бистаа бүр ингээд зүрх дотроос ингээд арх уухад ган өвсөнд татангууд галзуурдаг солиордог тархины устдаг уушгүй боон босдгүйж байгаа шүү. Мэдрэлтэй байж байгаа алнуудаа. Тэгээд арх уугаа яа тийм. Арх уугаа та нарын арх одоо яа тийм боон уушгаа босоод байгаа шүү тийм. Арх уугаа та нарын элэг бөөр одоо хамгийн өмнө чи сайн байт юм уу? Арх та нар зөөхөн орж ирэхэд миний ам ороод ирлээ арх завтыг гэдэг ёстой өстэй. Би ч гэсэн наа сошиал давдаг би ч гэсэн архтан байх архчин байсан. Гэхдээ хамуудаа архаа бол өвсөө та дэлгэстгийг шаа өөр юус битэн шаа. Зүгээр үнэн гэж яриад энэ дээр заавал энэ хүмүүс буруу таах байх зүгээр яг энэ яг
цэврийн юмнуудыг хэлээд байгаа юм. Архив ч одоо юунаас гарч чадсан биз тийм л лээ. Тэгээд яг өвсийг бол хэлж өөртөө ургуулж байгаа. Энэ бол органик зүйл гэдгийг та нар зүгээр ойлгож хэлэх гээд та нар өөртөө тэнийг алууд ойлгохгүй байхгүй. Хар тамхи гэдэг байгаа байхгүй юу? Биш рил жими. За цаашаа. Одоо бол ингээд сая бол ерөнхийдөө ингээд үүстэ элстэй шаа гэдэг ингээд өрөөлж байгаа байхгүй юу? Саяны энэ бацаа хүртэл одоо та нар ингээд ойлгохгүй байна. Энийг өвсийг одоо ингээд байгаль өөрөө тарьж байгуулсан. Энийг хүн татах хэрэгтэй. Та нар ингээд ойлгохгүй байна гэж түгээж байгаа байхгүй нийгэмд. Нохоон гүлэн минь. Хөгшин пистам зүгээр явж хүүхдээ болоо. Гүлэн. Нохоон гүлэг чи миний юм зүгээр юм хийлгүүл хийхгүй бол зай. Хийхгүй бол зай гэж. Хийхгүй бол гэж. Юу яа юм би үгүй. Юм ууцноо бэ? Юм ууцсан юуны юм ууцсан. Юу вэ? Чисээ тэндээс нэг амар их юм шажингууд зааж авснаа чисээ ууцсан шүү дээ. Юу уусан? Зүгээр голын хэрэг дээрээс юм авчин гэдэг юм уу? Энэ бол ингээд шал таг илээ яваа байхгүй юу? Юусэн? Юу ярьж байгаа Бисээ усаа давлаа ууцсан шүү дээ. Нэг тэнд байсан тэр олон шигтэй юм байгаад байгаа сте тэр юмээс ууцсан. Авчин уу бид? Аваад тасалж аваад дуугаад ийш аяа. Үгүй мó. Хэвста. Үнэхээр тэр юм шагаа хэлээр байгаа юм бол өвсөө тад LSD-гээ шаа. Юу ч бити шаа. Агч бити шаа. Пич бити шаа. Тамигч бити шаа. Өвс LSD-гээ шаа. Өнөөдөр Монголд өвс хатан. Өвс таслах гадлаа би нэг жил хийсэн авсан. Намайг авахд чи 1971 оны гонцоор чи нэгдсэн үндэсний байгууллагаар болоод 1971 оны гонцоор чи хат амгич. 2020 оны гонцоор. Өвс байгаль өөрөө өгсөн. Байгаль өөрөө өгсөн. Байгаль өөрөө өгсөн. Тэнийг татаад 200 төрлийн өвчин мэдгэрдэг. Хотод ирдэг. Хатууд ирдэг. Усаа шалтартай хэцүү үстэй. Улсын мандрын уртанд дарлагдаа. Хэцүү үстэй. Яах юм бэ? Ухаан журтгаа зарч ирээ тэр хамтрыг идгэж гэх юм. Өнөөдөр тэр үсэн идгэх гэсэн шүү. Идгэх гэсэн шүү. Тэгээд баталсан биш. Тамиг зөвшөөрсөн. Таны дээр арай зөвшөөрсөн. Ямар зөвшөөрсөн бэ? Димэн зөв. Димэн зөв. Одоо яг ийм ярьж байгаа байхгүй юу? Одоо ингээд улс орнууд зөвшөөрсөн байна. Тэгээ манайх одоо энийг зөвшөөрөхгүй байна. Энийг хэрэгэл. Тэгээ одоо хор тавдар бүх юм чи илэрнэ гэдээ энэ нөхдөж ярьж байгаа байхгүй юу? Тэр бол ерөнхийдөө манай улс бол урд бол хойд хөршийн хооронд хоёр том гүрний хооронд байдаг. Энэ хоёр хөрш нь за Оросын холбооны улс гэхэд жилд сая гаруй хар тамхины улмаас нас ордог гэж байгаа байхгүй юу? Хятад улсад бол 150 сая хар тамхиныг хэрэглэгч байдаг гэж байна. Тэгэхэд манай Монгол улс 3 сая хүн амтай. Тэгээд одоо төрийн бус байгууллагын судалгаагаар 60 мянган хүн хар тамхиг хэрэглэдэг гэж ярьж байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо энэ 3 сая хүн амтай улсад энэ бол маш аимшигтай тоо. Ерөнхийдөө одоо энэ үндэсний одоо аюулгүй байдалтай холбоотой зүйл. Тэгээд яадаг гэхээр одоо зарим хүмүүс боддог хар тамхиг одоо баян затгалан мөнгөтэй ийм хүмүүс хэрэглэдэг гэж боддог. Ерөөсөө бол тийм юм бол байхгүй. Хар тамхи зардаг нөхдүүд бол эхлээд үнэхээр үйлчлүүлэгчээ олоод авсан бол нэгний ганц хоёр удаад нь үнгүй хэрэглүүлнэ. Хоёр дахь гурав дахьаас нь мөнгө нэхэж эхэлнэ. Яагаад гэвэл тэр хүн донтцсон хязгаарч гарч чадхааргүй болоод одоо өөрийнх нь арганд орж ийн гэсэн. Тэр цаг тэр хүн мөнгөгүй байсан ч гэсэн дээрэм тонуул хийгээд тэгээ хулгай хийгээд хүчий хийгээд ингээд асар олон гэмт хэрэг хийж иж одоо энэ хар тамхины төлөө одоо амиас чөхөө буцахгүйгээр ийм үйлдэлүүдийг хийдэг байхгүй. Тэгээд одоо энэ зарж байгаа одоо гэмт бүлэглүүд бас Монгол улсад бас үүсэх маш өндөр боломжтой. Яагаад гэвэл манай Монгол улсын хууль тогтоомж энэ урд түш хойд түшийг бодвол хууль тогтоомжийн хувьд сул. Ерөнхийдөө за хамгийн багаас нь эхлэхэд 1-5 жил, 2-8 жил, 5-аас 12 жилийн хорих хальтай энэ төрлийн гэмт хэрэгтэр хамгийн хүнд нь зохион байгуулалтын гэмт төлөвлөгийн хар тамхиг зарж борлуулсан тохиолдолд
ерөнхийдөө 5-аас 12 жилийн ял авна гэсэн. Хятад улсад бол бүх насаар нь цаазар хорих ял өгж байгаа шүү дээ. Оросд бол 25 жил хүртэлх хугацаагаар хорих ял. Ингээд тэгэхээр одоо сүүлийн үед бол 7 хоног болгон энэ хар тамхитай холбоотой эргээр хүмүүс шүүхээр ял авч ял эдэлж байна гэсэн юм судалгаа гарсан байлаа. Жил ирэх тусам энэ хүүхдүүдийн тоо өсөж байна. Ялангуяа маш ихээр залуужж байна. Тэгээд одоо ингээд бидний яг ирээдүй болсон 13, 14 хүн настай энэ нялх хүүхдүүд, насан туршийн хүүхдүүдийн хар тамхиг үнэхээр ингээд сайн ойлгоод мэдээд бүр хэрэглээд өөрсдөө гэмт хэрэгтэн болоод ингээд явж байна. Энэ асуудал дээр залуучууд бид дуурахгүй, ах эгч нар бидэнд дуурахгүй л өөр хинч дуурахгүй. Энэ нэг балаа хуцаанууд ингээд та нар ингээд хар тамхи хэрэгэл инг тийг одоо хар тамхи авмаар бол над руу бич гэдэг ингээд юм ярьж байна. Одоо энэ нөхдүүдийг одоо ерөнхийдөө зогсоох хэрэгтэй. Эдгээр яг Монголд бол байдгүй л дээ. Миний мэдхээр энэ за нэг банд нь Монголд байд юм шиг үлээ. Нөгөө хэд нь бол дандаа гадаад оронд байдаг. Америк улсад амьдарч аж төрдөг юм байлаа. Тэгээ энэ нөхдүүд одоо ингээд нийгэмд ингээд маш ингээд хүчтэйгээр уриалж байна. Тэгээ ерөнхийдөө хар тамхи нэг хэрэгэлсэн хүн гарах магадлал бол ерөнхийдөө 5% таа гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр аль хэдийн хар тамхи татаад эхэлсэн бол энэ зүйлээс гарахад маш хэцүү гэсэн. Ерөнхийдөө идэрх боломж байхгүй гэсэн. Тэгээ хар тамхи хэрэглэснээр хүний ухаан санаа балартна. Одоо өмнөхөр одоо эд ис нь үхэж эхэлнэ. Хар тамхи хэрэглэсэн хүн хэд хоног унтахгүй, хоол идэхгүй. Ингээд одоо асар ил олон одоо хор хөнөөлийг энэ учруулж байхад энэ залуучууд ингээд хар тамхинд уриалаад байна. Энэ зүйл дээр залуучууд бид бүгдээрээ тэмцэх ёстой. Жишээ нь одоо ингээд боддоо хөхүүл жирэмсэн эмэгтэй хар тамхи хэрэглэж ийн гэж бод. Тэгэд энэ бол одоо урагт мэдээж маш сөрөг нөлөөтэй. Одоо хүүхэд мэдээж баг амьд гарахгүй. Гарлаа гэхэд гажигтай тийм согогтой үд гарна. Яагаад энэ хүн ингээ хар тамхитай чинь их хүн үрдээ ямар их хайртай байдаг вүлээ. Тэгээд энэ их хайраас давж энэ хар тамхи хүнийг ингээ донтуулж байгаа байхгүй юу. Тэгээд ийм зүйлд ингээ уриалаад байгаа надад үнэхээр таалагдахгүй байна. Тэгээд одоо маш олон залуус ингээ шоронд одож байна. Тэгээ энэ зүйл дээр бүгдээрээ хамтдаа тэмцэе гэж уриалмаар байна. Тэгээ бас та бүхэнд одоо энэ 20 ангид ял эдэлж байгаа бас нэг ялтны бичлэг сонсуулъя. Маш их харамсаж байна. Тэгээд би одоо энэ чинь сард нэг л удаа уцаа ярьдаг, сард нэг л удаа гэрийнхээ ярьдаг. Тэгэхээр гэрийнх маань гээд сард нэг ярьдаг байл ингээд өнөөдөр ирсэн яг болсон бол амар ирүүл аваад сарал байгаас надад ирсэн ч хамаагүй. Ирүүл сарал байгаас өөрсдөө зүгээр атсан гэж тийм амар айцтай. Надаас л тэгээд нааш ярьж байгаа ч юм уу эсвэл би хажууд нь хайж хамаач чадахгүй ингээд шон үүд ингээд сахууж явж байгаа өвчхүйдээ маш хамсдаг. Юу ч хийж чадахгүй байгаа бүр хамсдаг. Бүх ингээд надаар туусаасаа дахиж ингэ хүмүүс тэр ч маань жоох хүмүүс бити алдаасаа тэгээд энэ жоох хүмүүс өөрөө татчих ингэж хар тамхинд оруулж юм ухаалж байгаа хүмүүсийг болоосээ алдах юм айгүйх байгаа зөвхөн өөрөө биш тэгээд аргиг ямар амар хүн байдал ордог гэдгийг ойлгосоо зүгээр жоохон ирүүл саруулаад бодож бүгдийг ирүүлээр хараад нэг ганц өдөрчсөн харж үзээрэй гэх юм бол хандлага уучлах бахал бусдыг хайрлаад л одоо ингээд үдчихэж байгаа бах те энэ эмэгтэй бол ингээд өвлөж ярьж байна. Энэ хүмүүд ингээд маш их харамсалтайгаар ингээд ял идлээ шорон суудсан байна. Тэгэд одоо бид одоо энэ үр дүнд хүрэхээс өмнө хар тамхи хэрэглэж байгаа ерөөхдөө хоёр зам байгаа. Нэг бол үхэн, нэг бол шоронд орно. Тэгэхээр одоо яг одоос бид тэр зогсоох хэрэгтэй. Эцэг эхчүүд бас хүүхдүүдийнхээ одоо хүмүүжил, гадуур дотор юу хийж ин ямар хүмүүстэй найзсан нөхөрлөж байна гэдэг тэр маш сайн анхаарал тавих хэрэгтэй. Ерөөхдөө одоо Монголд бол 15 га орчим газар энэ олсны төрлийн ургамал ургадаг. Тэгээ энэ ургамлыг хүмүүс өөрсдөө түүж аваад, зарж борлуулад ингээд хүмүүс явж байна. Тэгэхээр одоо ингээд нийт залуучууд болон монголчуудтай хандаж хэлэхэд энэ хар тамхины төлөө хамтдаа тэмцэцгээе гэж хэлье.
За баярлалаа. Тэр цагдаа амар болдгийн залуугийн бичлэгийг үзлээ. Миний өгшөө одоо болоо миний өгшин заа юу. Чи одоо бойл өгшөө. Хин бэ чи юу юм бэ? Чаавас та өөрийгөө цагдаа гэж шагаад хамаа мачаараа хар тамиг хүчтэй ерөнхийлөгчийн засаг ярьж байгаа байхгүй юу өгшөө. Чи тэгэхээр зүгээр нэг намын даргийнхаа ажлыг хийгээд шагаад хинч гисэн юм хийгээд. Миний өгшөө хараа өвс хар тамхи хамаа нэгдүгээр залгачаад өөрийгөө цагдаа гэж шаа заа юу. Чи өштэй би ч хэлсэн байгаас өгшөө. Тэр 600 мянган төгрөгөөр ингэж на элбэгт орж Батүлийнхаа ажлыг хийхэ болоо, ардын намын ажлыг хийхэ болоо гэх. Аав ах чинь цагдаа магдаа намын писта олоод чи нэг том шаагаад байгаа шүү дээ. Миний өгшөө одоо болоо. Чи бол манай үеийг гутаач өгшөө. Чи гутамшиг байна өгшөө. Чи зүгээр өгшөө. Манай үеийн би чи манай үеийн залуучууд чи нэрэ писта арай арчаатай гоё байж болох байсан даа өгшөө. Писта арай л намынхаа талд ороод арай л арчаагүй шалаа да. Чи өөрийгөө цагдаа гэж ярихаас ичээ өгшөө. Чи бол Монголын цагдаагийн гутамшиг зай. Намайхныг аав ээж мэж рүү ярьж мараад алан тоолно пста. Танаа хүүхдээ чинь одоо амаа нэхгүй бол та нарын амыг хамтан мах ингээ айлгаадсан болохоор жоохон айгаадсан. Тэгсэн чинь цагдаа магдаа мэдсэн бүр өөрийгөө цагдаагаа ботсон нэг шээсмэс ингээл нэг залуучууд бид нар аажаа югтэй ишрэг бишрэг гэж шагаад пста намын юм яриадсан чинь бүр инээ төрчлээ. Наа дардын намынхан чи айж байгаа юм байна уу амаа та. 76 Монголын залуу үед бидрээс айж байна. Харж байгаа хөдөлгөөнөөс айж байна. Зөв ерөнхийлөгчийн засаг үнэхээр босч ирээд эдрийг зайлуулчих гэхээс айж байна. Тэгвэл шаагаад үгүй биз та. Элбэгт орж сайхан бэлгээ. За юу. Хэн блэ тэр нөгөө нэг сайхан бэлгийн найз банд чинь тэр нэг дагаа яваад тэр гомонроо та нар заа юу. Харж. Баяр цогц сайхан бэлэг хоёр үерхтэн штэ. Тэр хоёр би нэгээ хошногдчоод тэврэлтэд хөлөрцөн ихтэж байхдаа Монголын эдийн засгийг яах вэ гэж ярьдаг байхгүй юу. Тийм хүмүүсийг өмөрч амар бол битийн банд нар өнөөдөр энэ юм ярьлаа. Энэ намайг бүр инээдтэй энэ бүр надад илүү их урам хүч өглөө. Баярлалаа амар болтоо. Би одоо чиний үйлчлэлтийг 76-ыг чи бүгдийг зайлуулна заа юу. Дахиад хэлээд үгүй заа юу. Би хар тамхи сурталчлаагүй. Өвсөө та телестигээ шаа. Өвс элестийн мөөг 3 хар тамхинд орохгүй. Бус нь бүгдээрээ хар тамхи маа. Ямар ч хар тамхи байна сурталчлаагүй шүү. Мэдэлт байгаа хүмүүсээ. Тэгээ дахиад хэлээд үгүй заа. Хөдөлөө босоо. 76 хувьсгалж оруулж ирээд зөвхөн тэр конофинд даруулаад зас ерөнхийлөгчийн засаглалтаа болъё. Наа залуутаа зайлуулъя. Тэр нөгөө нэг өөрөөр өвс татаад өөрөөр татж байгаа баригдаа шорон шатсан биз та. Тэгээ хорцсон биз та. Айлгаш байгаа. Нөгөөг нь хоригдох гээд гарах гээд байгаа шүү өөрөөр би ингээ буруу юм хийж шаад. Амар болдоо хизээж ухаанаараа юм хийхгүй л дээ. Нөгөөг өөрөө бас юм шаадаг биз та шааж байгаа шүү дээ. Австрал чи хийнд орсон шүү дээ. Наа чи өөрөө бүр ухаа наркотик биз та шааж байгаа шүү дээ. Залуу цагдаагаа гаргаж ирж байна л да. Тэгээд зөвхөн хар тамхин дээр л ингээд байна. Харин янз бүрийн одоо тэр мэдээний сонингууд янз бүрийн юм дээр бас хар тамхин бичээд байгаа байхгүй. Тэгээд одоо харжээ зүгээр би ерөнхийлөгчийн засаг ярьж байгаа. Ерөнхийлөгчийн засагтаа бол батлагт бүх одоо хүч чадлыг өгье. Тэгээд жи ах цэцэн ах дандаа ах одоо байж байгаа энтрийг нэр дэвшүүлээд. За энэ нөгөө нэг хар тамхи гээд татгээд өрөөлөд байгаа залуу. Тэгээд би залуу чамд монгол хэлээр хэлээд байна шүү дээ. Наад зүйл чинь Монголд хууль бусаа. Наадхнаас чинь болоод маш олон залуучууд хэрэг толбогдож байна. Маш олон залуус амьдралаа алдаж байна. Чи яагаад энийг ойлгохгүй байгаа юм бэ? Маш олон хүүхдүүд энэ гэмт хэрэг толбогдож байна. Ойлгосон. Наадхан чи зарж байгаа бүлгүүд энэ хүүхдүүдийг зарж байна. Би энэ үнэлүүлж байна. Ойлгосон. Мөнгөний төлөө энэ хүмүүс юу хийхээс боцохгүй байна. Чи тэгэхэд ийм зүйл өрөөлаад тэгээд компьютер заас том өсрээд байхаа бол би чамтай муудаа сайдаад байх юм байхгүй. Би чамаа танигчгүй. Ойлгосон уу? Чи хэд хэдэн удаа ийм хар тамхитай холбоотой бичлэг хийгээд тахаар чи би Монгол улсынхаа иргэний хувьд хэллээ. Ойлгосон? Тэрнээс би нэг цагдаа гэдэг ингээд байгаа юм үндэ алга болгож байна. Тэгээ би чамд хэлээд нь штэ. Наа чин бол Монголд хууль бус. Чи энийг битээ сурчил. Ойлгосон? Чи эсвэл ингээд жил тэнцээ авсан гэдэг эндээ ингээд шаарлахад ингээд үциг ядаад илүү олон хүнийг ийм хор зуршил хэрэглэгээд өрөөлөд байгаа юм аа. Үгүй бол зүгээр чимээгүй бай заа юу. Тэгээ залуу би чам эр хүний хувьд ганц л юм хэлээ. Чи өөрөө надад хай. Ойлгосон? Магадгүй чи 3 4 5 жилийн дараа ч юм уу шороонд байж мэдэн штэ. Эсвэл шорон. Энэ бол чиний сонголт. Надаас эртхэн га бити ийм залуучуудыг ийм хогийн зүйл дөрөөл. Тэгвэл тэгээ залуучуудаа иймэрхүү хүмүүстэй бид тэмцэх хэрэгтэй, бид дуурах хэрэгтэй. Эдрээс одоо айгаад их юм дэ юу ч алга. Нэг 500 гарна л багт. Би жишээ нь байсан байж шээ. За сайн байцгаана уу ингээд найзууд болон миний пэйж дагсан хүмүүс өдрийн мэнд хүргэе.
Тэгээд ингээд ойрын хугацаанд нэг хараад байхад нэг юу байна. Энэ нөгөө нэг Лил Пома тэгээд энэ Дука тэгээд энэ залуучууд одоо нийгэмд айгүй тийм буруу үлгэр дуурал үзүүлээд байна. Одоо хар тамхи хэрэгэлтэй хар тамхиг одоо тат энэ ч одоо ингээд дэлхийн нийт хүлээн зөвшөөрөгдсөн ингээд байдгал зүйл Монголд одоо энэ зүйл ингээд хориглоод байна. Тэгээд одоо энийг ингээд татахад бол ямар ч асуудал вэ? Одоо та нарын одоо биеийг эмчлээд одоо баг ингээд нэг өвчин хавдрыг чи эдгэн гэсэн ухааны тийм мессеж хүргэж ийн л та. Тэгээ энэ одоо видеонууд нь маш их хандлтыг одоо YouTube сувгуудад авж байна. Тэгээд яг бидний одоо үеийн залуучууд бол одоо энэ хүмүүсийг үзээд бол одоо мэдээж эдрийн хийснээр одоо тэр хар тамхины татаад ингээд явчихгүй. Тэгээ одоо яг үзэж байгаа ихэнх одоо нэг 12, 13 настай тий 12-оос нэг 18 насны өсвөр насны хүүхдүүд энэ хүүхдүүдийн видеог маш их үзэж байгаа байхгүй. Тэгээд энэ хүүхдүүд болохоор одоо тэр хүүхдүүд үзснээр одоо яг өсвөр одоо нөгөө эд төлөвшөж байгаа насан дээрээ одоо ийм хар тамхины одоо хэрэглээг одоо энэ нөхдүүд ингээд маш дэмжиж байгаад надад үнэхээр таалагдахгүй. Ягаад гэвэл энэ хар тамхи гэдэг зүйл чинь дэлхийд даяар ерөнхийдөө ингээд маш асуудал болж байгаа зүйл. Ялангуяа манайх шиг ийм цөөхөн хүн амтай тэгээд залуучууд олонтой улсд бол энэ маш том асуудал. Одоо ингээд 10 жилийн хүүхдүүд энэ хар тамхины асуудлаас маш олон одоо гэмт хэрэгт өртөж байна, өөрсдөө хохирогч болж байна. Тэгэд ийм асуудлыг ингээд дэмжиж одоо хар тамхиа шаа, элстигээ шаа, өөр юу ч битгий шаа гэдэг энэ харь орноос ингээд том дуурайд байгаа нөхдүүд одоо болмоор юм. Наад нэг хачаа илгийн юм ийхээ. Хэрвээ та нар Монголд байсан бол заяа наад үгнийхээ хариуцлаганд хуулийн байгууллага та нар дээр хариуцлага хүлээлгэнэ. Та нар гадаад байгаа болохоор одоо нэг өвс мөвс татсан бичлэгээ оруулаад энэ бол үнэхээр гоё зүйл. Бараг энийг татчиж бид нар ийм амар байна. Та нарт юу байгаа ингэж ярьдаг чинь зөв юм уу? Тэр Дука гэдэг нөхөр чи энэ Монголд байхдаа хар тамхины хэрэгээр нэг жилийн тэнцээ авсан гэж өөрөө ярьж илээ. Чи нөхөр минь Монгол чи хэрвээ буцаад ирэх юм бол за чиний ярьсан асуудал дээр чиний жилийн чинь тэнцэг нэмээд шорон руу явуулах шүү чамаа заяа. Одоо тэгээд наад нэг хийж байгаа нэг юм дээр анхаа. Тэгээ одоо бүр амар одоо зүгээр нэг видео юм. Тэгэл тэнгууд би нэг амар хар тамхи татдаг ингээд хэрэгэлдэг гэж ярина. Тэгсэн бас нэг реакшн хийдэг нэг шивээс мэвстэй нэг үсээ бооцныг бацаа. Өөр хэрэгтэй юм байвал надаас DM бичээд аваараа гэд хар тамхиг бүр ингээд шууд видео хэлбэрээр зарж шít. Манай тэгээ цагдаагийн байгууллага бас энэ нөхдүүдийг анхаарад шалгуулбал зүгээр ах. Наад нөхдүүд чи яг өмнөнийг хэлэхэд маш олон одоо наад жоохон нөхдүүд байдгаас асууж байгаа ах наад нөхдүүдээс. Танд хар тамхи нь ийм юм байна уу? Энийг хэрэглэхээр яад ийд ингэ. Магадгүй надад чи өөрөөсөө оруулж ирж байгаа зарж байгааг чи үүсэхгүй. Тэгэхээр одоо цаашид анхааруулж хэлэхэд та нар одоо би хийж байгаа юм дээр чи ерөнхийдөө одоо нэг буруу шаагаад байгаа юм биш. Ерөнхийдөө та нар юм хийж болно. Гэхдээ нийгэмд ямар үлгэр дуурайл үзүүлэх вэ гэдэг чинь маш чухал зүйл байхгүй юу? Тэгээ одоо та нарын видеог 200 мянган үзэж шít. Энэ үзэж байгаа хүмүүсийн хэдэн жоох хүүхдүүд байгаа вэ? Тэгээ одоо юу ямар үлгэр дуурайл нь хүүхдүүдэд үзүүлээд байгаа вэ? Бидрийг бол жоохон байхад ийм сошиал медиа гэж зүйл бол байхгүй лаа. Бид нар бол яг байрныхаа ахтрыг хараад тэдрээс үлгэр дуурайл аваад явж илаа. Тэр ахтарч бас бидэрт одоо тамхитаад арх уу гэж зааж байгаагүй. Тэгсэн энэ нөхдүүд гарч ирээд одоо ингээд хар тамхиа дат юугээ хэрэгэл ингээд том яриад болмоор байна гэж хэлээ да. За баярлалаа.